За social media marketing буюу одоо social media маркетингийг ашиглаад одоо байгууллага хүмүүст одоо хэрхэн маркетинг хийх вэ гэдэг. Энэ маань ерөнхийдөө одоо сүүлийн үеийн одоо нэг төрлийн хандлага болоод байна маркетеруудын ихэнх маркетингийн төлөвлөгөө нь нэмэлт хэсэг болж одоо ер нь орж явж байгаа. Бас нэг дуртахгүй өнгөрч болохгүй тийм салбар болсон байна. Яагаад гэвэл интернетийн хэрэглээ одоо өдрөөс өдөрт бол нэмэгдэж байгаа. Интернетээр дамжуулж бүх бүтээгдэхүүн үйлчлэгээ сурталчлах тийм боломж нь хүмүүст нэгдээд байгаа. Нөгөө талаар social media маркетинг нь болохоор маркетингийн зардлын хувьд бол маш бага зардлаар олон хүнд хүрэх боломжтой байгаа. Уламжлалт маркетингийн хэрэгслүүдтэй харьцуулахад одоо телевизээр реклам сурталчилгаа цацах, мөн гадаа самбар дээр реклам байрлуулах, FM радио хандах гэх сонирхолтой зартай авах гэдгээс илүү social media сувгуудыг ашиглаад одоо маш бага зардлаар хүмүүст одоо өгөөжтэй мэдлэг одоо тэнд хэрэглэгчд хүрэх бас сувг нь бий болоод байна. Social media маркетинг буюу одоо маш олон сувгууд байна л да. Одоо жишээ нь одоо Facebook, Twitter гэдэг юм уу, YouTube, LinkedIn гэдэг юм те бас энэ social network сайтуудыг ашиглаад хүрэх боломжуудын тухайн сайтууд нь өөрсдөө бий болгоцсон байж байна. Жишээ нь Facebook гэхэд л ерөнхийдөө өөрийн жирийн профайлтай байхаас ахуулаад одоо fan page буюу эсвэл group ч гэдэг юм уу те маш олон хэлбэрүүдээр одоо харилцах хэлбэрүүдийг бий болгосон байна. Эдгээрийг ашиглаад өөрсдийн гэсэн онцлог бүх эднэр байгаа. Энэ онцлогуудыг ашиглаад өөрийнхөө бүтээгдэхүүнчлэгийг таарсан тийм тохиромжтой сувгийг олж тэрүүгээрээ зорилттой зах зээл рүү хүрэх тийм боломж нь илүү өргөн хурдан нээлттэй бас байгаад байна. Ихэвчлэн social network-ийн одоо ганцхан сувгийг ашиглахаас илүү маш олон сувгуудыг одоо хавсарч ашиглавал илүү үр дүнтэй байгаа даа. Магадгүй одоо танай компани талаарх одоо тийм бүтээгдэхүүний талаарх видео ч юм уу эсвэл одоо хүнд хүрэхүйц вайрал болох үс тийм видео байх юм бол тэрийг YouTube channel дээр илүү төлхөө тавих те мөн давхар Facebook page болон одоо Twitter аккаунтаараа байнгын талаарх мэдээлэл ер нь тодорхой одоо тэр зорилттой зах зээлтэй хүрэхээс гадна одоо тэр social network сайтуудын хэрэглэгчдийн бас зан чанарыг бас энд бас тодорхой судалж бас үзэх хэрэгтэй. Twitter маань 140 тэмдэгтэнд болохоор өөрийнхөө одоо санал бодлоо илэрхийлдэг те нэг удаа нэг пост 140 тэмдэгтэй. Энд бол жишээ нь аль болох одоо богино бага одоо нэг өгүүлбэрээр те цөөхөн үгээр л ерөнхийдөө бүх санаагаа илэрхийлэх тэрүүгээр дамжуулж харьцах. Twitter маань өөрөө хаанаас чамаагүй одоо хаан чамаагүй бичих бас боломж нь нээлттэй байдаг болохоор илүү нэг богино хугацаанд хурдан мэдээллийг хүнд өгөх авахд илүү тохиромжтой байхад одоо YouTube бол мэдээж нэг видеогийн одоо видео маань дарааж цаг гаргаж үзэх ч гэдэм үү те гэх мэтлэнгээр тусын одоо сувгууд нь болохоор өөр тийм хэлбэрүүдтэй байгаа. Тэгэхээр энэ болгоныг нь одоо тохируулан оновчтой ашиглах юм бол илүү үр дүнд хүрэх боломжтой. Ер нь бол одоо хүн өөрийнхөө одоо Facebook пэйжийг жишээ нь авч үзэл та. Хүн өөрөө хэрвээ сонирхолтой өөрөө сонирхож тэр пэйжийг буюу одоо лайк бутныг дарснаар тэр тухайн пэйжийн талаарх пэйжээр гарч байгаа мэдээллийг өөрөө авна гэж одоо зөвшөөрөл өгч өөрөө орж ийн гэсэн үг. Тэгэхээр энд ингэж зөвшөөрөхийн тулд мэдээж маш сонирхолтой хүнд мэдээж одоо тэнд дарахаас өөр аргагүй байх тийм одоо мэдээллийн тийм боломжийг нь олох одоо бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа. Магадгүй зөвхөн Facebook хэрэглэгчдээр дамжуулж одоо тэр хэрэглэгчдээрээ дамжуул захиалга авах ч гэдэг юм уу те маш олон аргаар хүмүүст хүргэж болж байгаа юм л да. Жишээ нь одоо уралдаан тэмцээн зохион байгуулах ч гэдэг юм уу тэгээ Facebook-ээр зөвхөн купон хийх эсвэл Twitter-ээр зөвхөн тэр нэг кампанит ажил бүртгүүлэх ч гэдэг юм уу те гэх мэтлэнгээр одоо маш олон аргыг хэрэгжилж болно. За сошиал орчин маань өөрөө бас зүгээр ашиглуулах маш их үр дүнтэй байж болно. Бас буруугаар ашиглавал бас сөрөг үр дүн ч гэсэн бас том байж болно. Тэгэхээр юуны төрөнд маш тийм сайн төлөвлөгөөтэй оролцох хэрэгтэй. Төлөвлөгөөтэй өөрөнгөсөн одоо баг контент апдейт календарыг бий болгох те мөн нэг гарч байгаа мэдээлэлтэй маш анхааралтай байх хэрэгтэй. Одоо
Магадгүй нэг үг үсгийн алдаатай ч юм уу те буруу зүрх мэдээлэл хүрлээхэд энэ эргээд танай компани үйлчлэгээний талаарх одоо сөрөг сэтгэлийг хүмүүст бий болгох гэх мэтлэнгээр одоо гарах үр дүн зөвөр ашиглавал маш том сайн үр дүн төрнө. Буруугаар ашиглавал эргээд бас нэлээд том хүнд цохилт бас болж болох тийм магадлалтай. Тэгэхээр аль болох тийм мэрэгжлийн хүмүүст хандаж те төлөвлөгөөтэй одоо тийм байдлаар оролцвол илүү гарах үр дүн ч гэсэн богино хугацаанд маш үр дүнтэй сайн байх хандлагатай. Зөвхөн монголч гэлтгүй одоо дэлхийд дахин интернетийн хэрэглээ маш хурдтайгаар өсөж байгаа хэрээр одоо social media болон social network-уудын хэрэглээ бас модуль өсөж байгаа маш хурдтайгаар. Тэгээд social media нь болохоор альва компани байгууллага болон хувь хүнд бол өөрийн гэсэн дагагчид, өөрийн гэсэн сонсогчид болон өөрийн гэсэн үзэгчдийг ингэж бүрдүүлэх бий болгох тийм боломжийг олгож яадаг л та. Энэ бол маш том боломж. Үүгээрээ дамжуулаад магадгүй бүр үнэнч байнгын тууштай хэрэглэгчтэй хүртэл одоо бий болгох тийм боломжтой байдаг. Тийм учраас одоо ер нь бол энэ social media гэх энэ том одоо маркетингийн хэрэгслийн энэ их нөөц боломжийг бол заашгүй одоо ашиглах шаардлагатай. Social media гэхээр тийм зүгээр л одоо нэг хоорондоо танилцдаг ч юм уу, тийм зүгээр найзуудтай холбоотой байх тийм ямар нэг зүгээр нэг тийм энгийн хэрэглээ гэж юу нь хүмүүс ойлгодог ахалтай. Гэхдээ энэ маань social media маань болохоор одоо бүр тийм бүр ингээ маркетингийн тийм нэг цогц одоо баг шийдэл шахав болцсон байгаа. Хүн болгонысаас сайн мэдэх Facebook дээр авч үзье. Facebook дээр ихээр та Facebook дээр бүртгүүлэхдээ зүгээр ингээд одоо энгийн хэрэглэгчээр бүртгүүлж болно. Аль эсвэл өөрийн гэсэн пэйж буюу өөрийн гэсэн хуудсыг нээх боломжтой. Мөн өөрийн тийм сонирхлын тийм группс нээх боломжтой байдаг. Эдгээрээ дамжуулаад магадгүй одоо өөрсдийн дагагчдын тоог нэмэгдүүлснээр та одоо өөрийн үнэнч тийм уншигчд тэ хэрэглэгчдэг өөрсдийн гэсэн одоо тууштай үнэнч хэрэглэгчдийг бий болгож яана гэсэн үг л дээ. Эдгээр хүмүүс лөө та харин social media-г ашиглаад одоо тийм одоо шууд тийм байнгын харилцаа тогтоох боломжтой байдаг. Мэдээж одоо жишээлбэл та Facebook дээр одоо ямар нэгэн том компани байна гэж бол өөрийнхөө компани нэр дээр аль эсвэл өөрийнхөө компани одоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний талаар нэг пэйж нээлээ гэж одоо эсвэл нэг групптэй. Энэ групп дотор харин таны бүтээгдэхүүний талаар тийм одоо байнгын харилцан яриа одоо conversation гэж яддаг те энэ зүйл үүсэж яадаг болохоор та үүнийг ашиглаад магадгүй хэрэглэгчдийн санал гомдол өсөж сонирхол эдгээрийн одоо талаар илүү тийм нухацтай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байдаг. Тэгээд энэ авсан мэдээлэлээрээ мэдээж дамжуулаад өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сайжруулах ч юм уу те юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэх мэт эдгээр мэдээлэл авах боломжтой л да. Их хүмүүс ч юм уу те одоо компани байгууллагууд ингээд social media-гаас айж имэх тохиолдол их анзаарэгддэг л да. Яагаад айж байна гэхээр магадгүй тухайн байгууллага ч юм уу компани талаар ямар нэгэн тийм сөрөг мэдээлэл бичин, муулан одоо бараа бүтээгдэхүүн үйлчилгээгийн те одоо магадгүй тэдний сэтгэлд нийцээгүй юм уу таалагдаагүй байгаа тохиолдолд хүмүүстэй гэж тийм муу сөрөг мэдээлэл дамжуулах тийм эрсдэлтэй гэж одоо social media-с их айдаг юм шиг айж имээдэг. Харин ер нь бол яг бодит амьдрал дээр та энэ бол тань маш их тийм том боломж гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ танай байгууллагаар өөрчлүүлээд ямар нэг одоо нэг өөрчлөлөгч одоо сэтгэл нийцээгүй ч юм уу те сэтгэл ханамжгүй ингээд гарлаа social network social media дагаар дамжуулаад магадгүй санал гомдлоо илэрхийлээ те хүмүүст одоо найзуудаа ч юм уу ингэж ярьлаа гэж бодоход та харин энэ мэдээллийг хамгийн түрүүнд бол олж мэдээж уншиж өөртөө тусгаж авч гол нь энэ гаргасан магадгүй тэр хүнд тийм сайн үйлчлэгээ үзүүлээгүй ч юм уу те магадгүй одоо үйлчлэгийн байгууллагад тооцоо мооцсон дээр ямар нэгэн асуудал гарсан байлаа гэж бодоход одоо энэ алдаагаа нин даруй танд одоо ингэж одоо засах боломж гарч байгаа гэсэн үг л те. Байгууллага маань
одоо өөрсдийнх нь үйлчлэгийн талаар юм уу бүтээгдэхүүн талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл бичиж гин үйлчлэгийн таалагдсан гэж юм тийм мэдээлэл олоо гэж бодоход уг мэдээллийг ашиглаад тухайн хүнд магадгүй тухайн хүнээс дор хаяж уучлалт гуйх боломж олгож байгаа. Уучлалт гуйж болно. Үүнээс цаашлаад магадгүй тухайн хүнд цаашдаа эргэж ирэхэд нь илүү тийм урамшуул үзүүлэх ч юм уу гэх мэтчлэн одоо сошиал медиа нь бол ер нь ямар ч байгууллага, ямар ч компанид бол их том боломжийг олгож байдаг. Уламжлалт медиас суугаас одоо юугаараа илүү даваа талтай мэй гэхээр сошиал медиа яг тийм real time байдаг. Real time гэхээр одоо яг одоо тухайн цаг мөч бүрт яг интернетэд юу болж байна. Эсвэл бол одоо жишээлбэл танай байгууллага хүн үйлчлүүлээд танай үйлчлэгээ таалагдсангүй танай байгууллагаас гарлаа тийм үйлчлэгийн газраас гасаа шууд тэр дор нь магадгүй тэр хүн одоо өөрийг санал гомдлоо ч юм уу одоо твиттерээр ингээ бичлээ гэж бодъё. Харин та шууд тэр одоо тэр хүний бичсэн зүйлийг яг тэр тухай цаг мөч бүрт нь одоо хүлээж авч өөртөө тусгаж те магадгүй шууд нин хариу үйлдэл үзүүлж тэр хүнээс уучлалт гуйж ч юм уу одоо ямар нэгэн тийм одоо өөрийн гаргасан алдаагаа засах болон залруулах боломжтой.